За их орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. Тэгээд яг одоо миний хажууд маш сонирхолтой хоёр зочин одоо ирсэн байна. За өглөөний минь төргий. Өглөөний минь. За сайн сайхан юутай. Юм л байна дөө. Кино нэх гээл. Аха. Киноныхаа талаар ихлэ танилцуулаач. Яг 10 сарын 28-нд нэ. Тэгээд бүжигтэй кино. Ер нь бүжиг залуучуудын амьдрал тэгээ мэдээж нэг тэмцэл хайр дурлал бүх юм л багтцсан. Тим кино л байна да. Аха. Би lead producing компанид ажиллаж байгаа. Монголын авьяастай залуучуудыг Америкийн том шоунууд руу авч явахаар ирсэн л дээ. Нэг ёсны артист хамтрал гэсэн. Чи манайд хэлэхгүй яасан юм бэ? Үзэгчд маань ерөөхдөө та хоёрыг мэдж байгаа хэл та нэг нь бол одоо авьяаслаг монголчуудад ордог залуу тийм ээ. Нөгөө юун дээр Тэ. Тайчдаг. To carry the heavy load. Made me the electrolyte to take us out of the dark. Шоугоос нэг сайхан залуу байдаг та. За нөгөөх нь бол бас загвар мөсгч төгсгийн найз залуу тийм ээ. За нөгөө энэ улаан цавцтай сууж байгаа залуу маань бол одоо Амар продакшны бүжигчин одоо Монголын одоо бүжгийн урлыг донсловдаг бас нэг залуу байгаа. За тэгэхээр хэдүүлээ бол эхлээд киноныхаа талаар ярилцсан. За тэгээд дараа нь бол сонирхолтой бас зүйлүүдийг хийж үзнэ. За ямар дүрд тоглосон бэ? Бүхнээс дээгүүр тийм ээ. Тийм бүхнээс дээгүүр кино. Тэгээд энэ кинон дээр болохоор би эсрэг талын дүр. Чи бүр байнга хүлээлгэх юм те. Чи төрүүлээд ирсэн байх хүлээж явах юм те. Юу гэсэн үг? Эсрэг талын гэх юм уу? Дайсны талын тэгээд толгойлогчийн дүр тоглосон байгаа. Манай Баачка болохоор манай хамтлагийн Хорны утгуур. Шүрүүп. Бүжгийн найруулагч. Тий, ногооноор пүргэгч. Баачка хэрэг хороотгож байна. Би уг нь бол Дөлөө гэдэг нэртэй байхгүй. Киноны нэр нь. Тэгээ наа хизэж Дөлөө гэж дуудаж үзээгүй. Киноны турш. Тий. Тэнч мэдэхгүй. зохиол дээр л Дөлөө гэдэг нэрээр. Тэгээд Баачкаг нэрээр нь дуудсан одоо нэг ч байхгүй. Би ч гомдож явт юм уу? Заах. Яа одоо тэгээ найруулагч бусад хамтарч тоглосон жүжигчт нь бас хараад нэг тий хаяа бас нэг нээлтэн дээр нэг уучлалтгүй ч үл тий босох гээд байхгүй. За нэг сонирхолтой даалгавар өгнө. За яг одоо ингээд биднийг үзээ сууж байгаа нэг маш нэг хөөрхөн үзэсгэлэнтэй охин байлаа гэж бодъё тийм ээ. Тэгтээ зөвхөн өөртөө ганц биегээ бодчоорой. Одоо гэр бүлтэй гэдэг нь бол хүмүүс мэдж байгаа. Гэхдээ нэг юм охин найрыг гэвэл тий бүсгүй хүн найрыг гэвэл ер нь яаж найрах вэ? Нэг гоё үзүүлээч. За дарга. Хамтлагийн ахлагч. Эмхтэй телевизээр шууд найрах юм уу те? Одоо ингээд найрах гэж байгаа байхгүй. Одоо хажуутсан за сууж ийн л гэж бодчих л та. Тэ тэрийг эмхтэй өгөөл оч. Эмхтэй яаж найрах юм бол те? Ямар ч гэсэн их тийм доод тооноор их амьсаатай ярих байх те. Сайн уу? Нүг сандрал. Сайн уу болоо. За сайн ингээл тийлээ. Тийм студид гоё юм байна те. Мэдхгүй яг яаж найрах юм бэ? Үгүй юу штэ амархан ч байх уу. Тийм ер нь бол ингээд шууд өөртөө нь эхлээл одоо штэ. За би чам найр л да. Тийм сайн уу. Сайн уу. Тийм. Өнөө нэг кинон дээр гардаг. Штэ нөгөө нэг өлөмж битмэн сөхрөөд суу гэдэг. Тийм. Тэр киногийн шууд яриад эхлэв штэ. Кинонд болох яасан гэж сонирхолтой. Ер нь яриа өдөөлөө. Өөрхийн талаар л яриалаа. Тийм. Тэгжсэн би бол чаддгүй юм уу ах тий гээл тэгэл эхлэв штэ. Яриад би яа. За нууц авьяастай юу? Мэдчихэж штэ. За цэнгүүнийг бол хүмүүс ингээл амар ингээл гоё бүжгэлдэг те. Амар гоё булчин шүмстэй тэнцвэр болдог тийм бүжгийн урлагт зүтгэдэг гэдгийг мэдээд байна. За тэнд бол бас аюу авьяастай залуу гэдгийг мэдээд байна. Өөр ер нь ямар нууц авьяас байна? Нууц авьяас уу? Нууц авьяас гэхээр тэгтээ битгий хүндийн бодоорой. Хүмүүсийн их мэдээд идэггүй юу? Тийм нэх мэддэггүй нэг юм чадвар өгдөг шүү дээ хүнд те. Түргийн хилдэг ч байж болно шүү дээ. Би юу яадаг шүү дээ. Одоо хоол хийдэг байсан. Тэгээд ойртой хийгээгүй болцсон л байна. Бас зураг авдаг. Тэгээд зураг авах дуртай. Тэгээд тэр одоо хэр хөгжиж байгаа гэх юм уу. Тэгээд хүмүүс явандаа тэг харах байлгүй дээ. Найзхныхаа хөгжөөр болц нэлээ хөгжиж байгаа бах те. Тий. Тэгэл янз янзын зургийн ажлууд бараг хийгээд эхэлсэн тэгэл байж та. За Баачка. Би юу. Хүмүүс нааг зөвхөн бүжгийн найруулагч, бүжиг дэглээч, бүжигчин л гэж хараад байдیں۔ Гэтэ би чинь нөгөө нэг камерны арт байна, бүүн барина, тий, зохиолын бичин, тий, ингээд
универсал юм биш тий. тий. Камерны ард байдаг ажлуудыг хийдэг байхгүй юу? Чаус хөөх юмтай. Пост продакшн ажил хийн. Тий. Биелүүлэн. Тий, монтаж чин, бүх юм хийн, зайлуул дааж хүн юм шиг мэддэг юм дөө. Тийм. За өөрсдийгөө ер нь хэр одоо сайхан залуучууд гэж боддог бай. Тостом мэдэх юм аа. Ингэхгүй. Би ч намхан. За. Тий. Хөшин. Тэгэл хүмүүс ч голд юм уу? Тэгээ ингээд нэг болчонтай. Гэр бүлтэй шүү дээ. Тий. Сонноос жимд явж байгаа тий. Тий, жимд явж байгаа. Одоо ч амар буларчин. За ашиг. Жи гэдэг. За энийг юм байна. Хамгийн ингээд дуртай дууга хамгийн нэг тийм аянд ороод идэг нэг Монгол дууга Мамун Нашир дууны аян дээр дуулж үзье гэвэл яах вэ? Мамун Нашир манай тайлаа таавлыг гэдгийг л одоо аяын байлгаад үгийг өөрчлөн гэсэн үг шүү дээ нөгөө дуртай дууныхаа. Ямар хэцүү вэ чи? Тий, надад нөгөө камертаны хараслаа хийж ороод ирсэн байхгүй сайн. Гойнэг дүү гойнэг. Гойнэг дүүрийг нөгөө улаан төгш болчихлоо. Гойнэг дүүрэн. Сэтэглээсээ. Тий, амар хэцүү биш тий чи. Тий аюу хэцүү тоо сонгоч өөрөө. нөө цэргийн дуу хүүхдийн дуу гэдэг шиг. Харин тийм болж байна тий. Энийг бас дараа нь ашиглах юм биш үү? Цэвэнийг оролдооч. Би яар бодоо сууж нарийн чадахгүй юм шиг. Гэтл. Гэцгээд. За одоо хүмүүс хараа бид нарыг ингээд үзэж байгаа. Үзэл ингээд нойр мөглөл яг яах гээд байгааг мэддэхгүй ингээд сэрхгүй юу ингээд сууж байгаа. Хөвтөж байгаа хүмүүс аа штэ. За тэр хүмүүсийг гурлаа сэрээ л да. Яаж сэрэх вэ? Сэрэлдээ. Би ч загинчдаг байхгүй сэрэлдээ тагаах та. Ямар муухай. Тийм амьдрал бүлэгдэх чи сэрэлдээ яагаад юм бэ? Би юу? Би амар залахгүй шүү дээ. Гэтэ ер нь тэгээд хүнийг зориулс ирээд төө. Тэ? Зориг болоо Тэгээ бодсон юм аа тэгээд бүтээх гэлс ирэн шүү дээ. Баг бах чинь тэгэл нөгөө нэг маргааш нь тэмцэнтэй бах догтлоод бүр унтчих чаддаг байсан шүү дээ. Тэрэн шиг л гоё сэрхэл хэрэгтэй бах тэ. Бодсон юм аа биелүүлэхийн тулд. Босоод цэцэндээ ороод өөрийгөө хамгийн гоё дээр нь тавиал тэ. Тэгэл гараад ажиллаа биелүүлэн дээ. За одоо тэгвэл манай нэвтрүүлгийн зүгээс нэг дуу тавья. Тэгээд та нарыг гоё тэр дуун дээр ам бариад те эсвэл одоо үйл хөдлөлөөрөө ч юм уу мэдхгүй та нарын мэдтгэл дуу байх хэвээр. Тэгээд тавиад бүгдээрээ нэг гоё хүмүүсийг сэрэгдэх үү. Тэгээ. Сасан бодрог өвлийн үуч. Наач нөө юу таа гэдэг. Чапта. За болно. Одоо сэрсэн байлгүй дээ. Тэг та хоёр ч ирсэн дуу аваа гарахгүй шууд ингээл дуусчихсан. Баачгаас айгу хантай юм байна тийм. Амар өгж авч ирсэн аваа явж тийм амар. Тий. Мэргэжлийн ондоо. Сингүү? Ер нь зүгээр ийм хипхоп ч юм уу ийм чөлөөт бүжгэлдэг үү? Гүш тест хоол байдаг байхгүй тэрнээс. Хоол байдаг. Мэдхгүй. Аха. Тий. Одоо би чинь багасаа л сонгодог монгодогоор яваал. Балет энтрээр. Тий, балет энтрээр яваал. Рок мок сонсоол. Тэгээ жоохон хүнд юм хийгээл явц. Тэгээд сая энэ жилийн хугацаанд нөгөө кинонда тоглоод баахан бүжгэлдэг залуучуудтай одоо бараг 30 залуучуудтай хамт хэсэг байлаа. Яг бас юу яадаг юм ингээд ороод уусаад гэх юм ингээд мэдрээд арай өөр болдог л. Аха. Одоо зүгээр хэрэг болдог бол киноныхаа жижигхэн нэг хэсгээс нэг юм бүжигтэй жоохон ингэж жүжиглээд үзүүлж болох уу нэг ганц хоёр текст хэлээд нэг ганц хөдөлгөөн хийгээд яа тэр би цэнгүүнийг ингээ хармаар байна л да зүгээр ингээл гоё тайчаад ангил харуулсан байхгүй юу тэгэхээр одоо зүгээр ингээ хувцастайгаа бүжиглэхийн нэг харчмаар байна болох уу киноны турш юусэн яг яасан л та найруулга явна штэ тэнгүүдийг нөгөө нэг цаг хугацаанд амжихгүй тэр цэнгүү яг чаддаг юм хайцсан байхгүй те шууд гоё шууд нөгөө юу яагаал improvisation гэх юм уу тий одоо яг шууд нөгөө нэг юугаар инфраструктураар хийсэн биз дээ бүх юмыг одоо тэгж авсан ерөнхийдөө бол манай хамтлагийн онцлогч тэр ерөнхийдөө дандаа юм мэдрэмжэн дээр суйрлаад дандаа improvisation хийж явсан байна.
Тэгэхгүй одоо юу гэх юм яг шин тайцч байт юм уу те. Шин одоо юм шин тоног төхөөрөмжөнд шууд оронгуутлаа тэнд одоо бүжиг үзүүлбэрээ дэглээд ингээ шин юм гаргана гэх юм бол маш их хугацаа шаардна тэр чинь 10 хэдэн хоног шаардна. Тэгээд тэрэн дээр болохоор бидний ашигласан юм гэх юм бол мэдээж л одоо ингээ олон жил бэлтдсэн дандаа л тийм хүмүүсээ болохоор дундаа ярьж байгаа л. За ерөнхийдөө юм болно шүү. Гэ тэгэл ерөөсөө би нэг юм мэдрэл шууд ороо явсан гэж хэлж байна. Тэр бас айгүй сорьсон их тийм бас сонирхолтой. Бас гоё юм гарч ирлээ тийм. Хоорондоо тэгвэл нэг гоё хор найруулдаг хэсгээсээ яваач текстийн. Юу яд штэ нөгөө төвөг постернда штэ. Тэрэн дээр би ирдэг байхгүй. Нөгөө камер дагаад л. Тэгээ тэрэн дээр бол би зүгээр ингээ урлаал цогсож. Тэгэл нэг юм ундаа уцтай. Тэрийг нэг гоё үйлдэл явд юм аа. Тэрэн дээр би ирээд тэгдэг байхгүй. Гоо шийдүүлээ жоохон менежерүүдтэй жоохон боломжтой харьцах хэрэгтэй юм шүү дээ. Мэдчихээн. Хүндэн төгрүүлж харьцах хэрэгтэй. Тэгэл яг иймэрхүү мөрөөж чи ингээ постэр ундаг байхгүй. 60-аас нэгэд хинээ төгөж ирэхс гэдэг нэртэй дүр шүү дээ. Ирэхсэн ингээд нэг амар юм адитас цэцлаг юм гарч ирдэг байхгүй. Тэгж би харангуудаа. Ой нарийн штэ. Тэр нэг тийм явдیں۔ Тэр нэг ханам дээр нэг юм том постэр өгөх. Миний нэг ингэсэн. Тэгээ битээр яг студийн гадаа тэгээд манай студи болохоор юм өндөр байшингийн дээр мэрэг тийм нилээ. Том студитэй. Тэгээд одоо барагчгал Blue Sky дээр унаад байгаа юм байна. Нэг тийм постэр юу зураг байт. Чиний постерыг шууд ингээд унаадаг байхгүй. Унгаага дээрээс нь гараад ирж байгаа юм. Тэгсэн чинь намайг дараа гараад ирдэг байхгүй. Тэгээ би ийшээ хараагүй амар ажил ярьцсан зогссон. Манай хүн төрүүлж хараа. Тэгээ тэрэн дээр гайхаж байгаа нэг тийм хэсэг ярьдаг байхгүй. Тэгээ тэр постэр дээр ингээ инээдтэй гарцсан. Би бас өөрийгөө хараа шоолоодсон байхгүй. Нэг зурган дээр ирчээд яг байшин дээр ингээ том юм зураг буулгацтай харсан. Энэ аюу инээдтэй зураг байна гэж хэлсэн чинь. Төгөөгийн зураг ороод ирсэн чинь бүр инээдтэй байна. Уулын битээр чинь амар шартаа уурлах хэвчээ. За энэ бүр тэнийг юм байна. Хэрвээ эмэгтэй хүн байсан бол та хоёр яг юуг хийж үзэх байсан бэ? Бүгдийг хийж үзсэн бэ. Яг ганцхан л юм сонголт. Энэ амар ууртай юм шиг байна тий. Амар ууртай. Эмэгтэй хүн байсан болов. Одоо би болохоор одоо мэдхгүй чи нүг өсгөөд гутлан үзэж үзмээр санагдахгүй. Өсгөөд гутлан дээр бүжиглж үзсэн. Би бас өмссөн. За тэгвэл нүрээ бодуулж үзсэн. Одоо тийм нөгөө төрсик мөрсик ч юм арай нэг өөр төрлийн тийм дотор уц өмсөж үзэхээр санагдахгүй юу? Ланжер ийм эмэгтэй унтлагын хувцастай фотошут юм байна. Тийм нөгөө нэг ийм татаж өгсөн байдаг шүү дээ. Стокинс тийм. Нөгөө нэг юу циркон юунээс мөрөвчтэй гэдэг өө. Гэж ингээд л. Твичлээ зүгээс гинэ. За баярлалаа. Тэгээд нэг ч кинонд нас амжилт хүсье. Тэгээ цаашдын карьерт нь за одоо хайр сэтгэлд нь те гэр бүлд нь юу гэдгийг одоо хийдэг бүх зүйлд чинь л амжилт хүсье. Уусаа амжилт бол даах байхаа гэдэгт нь итгэлтэй. Киног нь бол заавал очиж үзнэ. Тэгэр юм аа. Кино угаасаа амжилттай болох байх уу? Тэгээд айгүй их дарцсан, хураацсан, сонирхолтой юм байгаа. Нууц тэгээ ярьж болохгүй ам захтнаас суугаад байна. За хамгийн сүүлийн хамгийн сүүлийн үг. Сүүлийн үг гэр айгүй муухай идэх юм аа. Зүгээр үзэгчдэд тандаж чи юу гэж хэлмээр байна? Үзэгчдэд тандаж. Тэгээ өглөөг айгүй сайхан өгтаарай. Тэгээд бас кинотойгоо холбоотой хэлэхэд бол яг энэ өглөө шиг айгүй гоё гэгээлэг. Тэгээд угаасаа таныг сэрэх гэдэг ингээ хүлээж аваад юм кино хүлээж байгаа болохоор тэрийг очиад үзээрэй. Тэгээд бид нар бүгдээрээ ингээ дэлгэц дүр ингээ айгүй том гарна. Тэгээ өөрсдөө бас үзнэ гэхээр айгүй гайхаж чинь ямар юм болох вэ те. Бас ингээ киногаар үзэх сонирхол байдаг байлгүй те. Тэ бүгдээрээ тэр сонирхолтой юм хамтдаа очиж үзье гэж хэлээ та. За таачка. Надаас бити Facebook чатаар киногоо өгөөч гэж гуугаач нэгдүгээрт. Тэр ч өгөх боломжгүй тий. Багтах ч. Тийм. Хоёрдугаарт оюуны өмчийг дээдлэн билет худалдаж авсан танд баярлалаа. Гэдгэл ийм хоёр зүйл л шүү дээ. За баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.